Хуучин хүү даш доржин нацаг дорж. Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн үлрэл ороо босоо ил стейшнд боттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай цагаан үнээр тунна. Зуны лүгхэм халуун эсхий гэрийг шарж малчин хүний сэтгэлийг бохиндуулна. Айлын хаягаар өхрийн баас үргэлжилжээ. Үүгэр төвгэр хідэн тугал огтнон давхина. Хөлд орхоос аваад ус цайхыг хүртэл нэг голыг өгсөн урууд нь нүүж нэг худгийг эргэн тойрон нутгалсаар энэ хүү ертөнцийг эцэлнэ. Гавж жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв хэлчихва. Зайсан намжлах гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрүүл айлгүй гэж бодож тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэрэгээс хоцорч дэлхийн боловсрлоос гээгдэнэ. Ганц хүү өглөө бурханд залбирч үдэш тэнгэрт мөрөгсөөр нэг нас барна. Хуучин хүү хол морин дээр хөндлөн сууж хатруулсаар хурж ирэв. Цагаан давуу алчуураар толгоогон ороожээ. Ширэлцэн хар гизгийн сервисэн хэдэн ус шанаар унжин. Урагдж навтарсан хар ханцыг сугалдаргалж хэртэж сайртсан бор тохой гаргачээ. Тав хэтэл мориносон бун тас хэтэл жолоогон сойгоод тоосон дарагдсан урд хормоогоор наран шарагдсан нүрийнхаа хөлсийг арчиж нусан хүрхтэл нийгээд гэрт оров. Балдангийнх эсхий хийж байна. Сэндих хонион хужирлж байгаа. Дамб морь ирэхээр явсан. Гомб хангаа ороод ирсэн. Гэх зэрэг хэв юрын хідэн үгийг ах зах хүмүүстэн сонин болгон ярьж гавж гой гэж доогуур харан зайсан гой гэж дорой дугурсаар зовхна хажууд суун. Авга хүүхдээс аяга тарг хэсэг хусан олж идээд тэндээс гарч баян балжирын унаг татаж өгч айраг олж уугаад нэг өдийг өнгөрүүлнэ. Дэндв тайжинд хонь гаргаж өгч гэдэс олж идэн нэгэн үд шиг дуусгана. Хэдийгээр угаан сэргэлэн боловч зүүн хошууны захад хүрсэнгүй баруун мөрний тэртээ гарсангүй зөвхөн 3-4 өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж юуг сонсох ааж. Нас хэдийгээр залуу боловч өгөөгүй ядуу өнчин балчир тул нутаг сумын хідэн айлд ээлжлэн зарагдсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алдажээ. Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн зуны халууныг хонь хариулж гэтлэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарвнаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ. Үтхэс хуучид энэ хоёрын үгнээс бос үнэн юмгүй өвлжөө зослон хаварчаа намарчаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжинэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас юунд шин ертөнцийг үзхийг үл хүснэ вэ? Хүмүүжлэн ийм гонирхалтай байдлыг хуучин хүү өөрөө бас яан мэднэ. Хуучин феодал бол лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмийл дадсан байдалд автагдж зовлон жаргал зэрлэг нь цэнгэл болоод нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгэн адил нүдэн аниж чихэн бүглэн ертөнцгийгч жохом юу болохыг үзэлгүй мэдлэггүй хүндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран хөөрхий гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь ховсголын бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл дуусч нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж 570-5 танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв. Хөх Монгол, улаан Монгол болов. Хуучин хүү, шинэ хүү болов. Юутай завшаан, юутай баяраа.